Надтай юм бороотой байна. Фитнестэй явлаа. Явчаад ирэхгүй бол миний бүр залхуурах гэж байна. Guys, фитнесээс очиж байж юм. Тэгээд дэлгүүрээс фитнес нэг тэгээд суу аймагтай суу юу жоохон өндөр гэхдээ айгуу гоё. Хоёроос асаа. Тэгээд чалиг нэмээд санагдсан байна. Нэг хатаасан чинь. Хай. Мала. Тэгээд хамттай бэлтгэе. Хатад хаалыг дургуулахаар 이렇게 카메라를 켰는데 내가 за энэ бол миний 2 өдрийн хоол байна. Хоол их хүч алга. Тэгээд яг гэрийн хажуудлынхаа ресторан руу ороод тэгээд хоол идэх шүл уух гэж. Ялангуяа бүр шүл идмээр санагдаад. Миний нөгөө өмнөх бичлэгийг үзсэн бол нэг газар ингээд төрөөд агаад ингээд тоглолтоор явж байсан чинь тэн дээр нөгөө юу байсан байхгүй юу? Халуун хотоогоо шүл яадсан. Тэгээд тэрний нэрийг ингээд мэдэхгүй байсан. Тэгээд тэрийг эднэр санагдаад гинт тэгээд гараад ирлээ. Ерөнхийдөө энэ хоолууд нь ер нь хамгийн багтаа 130 тэлгээс эхэлдэг юм байна. 13,000 төгрөгөөр хамгийн багтаа шүл. Миний авах гэж байгаа шүл нь 200 тэлэг. Тэгэхээр 20,000 төгрөгийн шүл байна. 20,000 төгрөгийн шүл яаж авчих юм хаваа. Бариста. Ийм их хэрэг юм байна. Дараа ийм надад ийм бонус өндөр ийм. Энийг баг зэргийн талхтай иддэг гинэ. Бүх шуулаад нэрс гэдэг. Гоё. Sorry, my teacher. Is it olive? Olive. Табуун багаас хэмжээ танилцсан байна. Ийм хэмжээ шүү. İşte mesela Buranın bir kimçik olacak kesin. Başlıkların içine yapacağım. yarım saat. Bunu gitmem. Bunu giymek ben işte Aslında ben mesela yağıştım. Aku tahu sedikit. Ягуучтай юмудээ самжтай. Та дахиад ийм өчлөө. Нараа. Вау. Thank you. Амар гой хоол хийж гараад ирлээ. За өнөөдөр 19 сарын 22-ны 3-ны. Тийм байна. Гэтэл Анталиад би зөвхөн ийм хувцастай явж байна. Тийм хэмжээний дулаахан байна. Би сайхан Анкарад байж ах үед бол нэлээд хүйтэн байсан. Би өвлийн юм өмсөл дараа л зузаан өмсөл. Тэгэл өөр хотууд руу явангууд бүр амар хүйтэн байгаа гэсэн чинь одоо болохоор бүр амар дулаахан байна энэ чи. Би бүр 100 мэдрэмж аваад олгүй. Вау, хатаа. Гадаа орж би нэг гэр хувцастайгаа ингэ явж байна. Дэлгүүр ороох хэрэгтэй, ус авах хэрэгтэй. Крисмасаар айгуу гоё цастай тэгээд гоё халуун шоколад уугаал тий нэг гоё тэгж өнгөмөр бэдгийн даанч байхгүй. Хав халуун.
Сахгүй бороо мороо ороод ингээ болоо. Эхэндээ гоё эт юм аа. Ингээ энэ чинь халуун оронд өвөл байна мэн гэдэг чинь гал. Тэнгүүтээ ер нь яг ингээд гоё баяр ёслол үеэр яг монголчууд ингээд баяр маяр тэмдэглэхтэй айгу сайн байгаад идэв штэ. Яг тэр үеэр яг ингээд ганцаарч манцаардаал яг ингээд хэлэх юм бол амар монголоо санана, амар гэр бүлийнхнээ санана. Гоё яригдж байгаа юм шиг мөртлөө. Ер нь бол болно штэ. Иймэрхүү үеүдүүд ингээд гэрхнээсээ хоол ингээд байж гин. Хай. За би маргаашнаас эхлээд битүү тоглолт эхэлж байгаа. Тэгээ би одоо маргааш би 2 тоглолттой. Тэгээ надад ямар нэгэн байдлаар ямар нэгэн аксидент болохыг үүсэхгүй гэж одоо би жижигхэн ягаан ийм нэг carrier дотроо маргаашийн одоо тоглолтод явах хугацаануудаа бүгд илтгэж чинь. Хувцас тэгээд юмудаа бүгд натгаас сэргийлээд би маргааш өдөр 2 гэж гарна гэрээсээ. Тийшээ 2 цаг явахаас өмнө би өглөө босож юмаа бэлдмээргүй. Ингээ өглөө босож нүрээ янзлаад хуцгнараа янзлчаад гарахыг хүсэж байна. Тэгээд ишигээ хитүүлээ миний тоглолтыг бүгдийг хийзээ. Надад ингээ цагаан улаан палашууд хэрэгтэй гэж бодож юм. Тэгэхээр би улаан палажаа мэдээж жоохон урт байвал илүү жоохон үнэтэй ингээ жоохон хэрхэмсэг харагддаг гэх юм уу. Солонгост ч юм уу жоохон Азийн орнуудаас мал жижигхэн мичгний хөөрхнийг өмсмөр идэг. Тэгээд энэ ч болохоор над шиг жижигхэн юм өмсдөг хүн байдаггүй. Тэгээд би анхандаа айгу жижигхэн шорт плашнууд өмсдөг байсан гэрээ бүр бэлсэн. Ялангуяа өвлийн үйлрэлд ажил хийнэ гэдэг бол энэ дандаа хийх юм дараа маш хөвшин хүмүүс үүдэг. Тэгээд хөвшин хүмүүс урд ингээд айгу жижигхэн палаад өмсөнгөө яаж байгаа ганцаархнаа Аз. Тэгээд энэ цаан гэж. Би маргааш цаан өмсөж байхдаа таад харуулна за. Энийг жоохон уурлан харуулж хэлчих. За бас нэг өөр хүчтэй бас хийж байгаа. Юуны магад тийм ээ? Юуны багад би биш юм аа гэхэд манай дуучдын нийгэм ингээд хувцсан эйгүү авчиж байна. Ингээд би ингээд хувцтай гараа тий шууд өгөхөд бол өндрөс гэдэг хувцас ийм хувцасаа хүлэндэг амар тэгээд айгуу амар байдаг. Уулзангуу танаа ямар ч нэг амьддаг юм чинь хаасаагүй ингээд дуулдаг юм байна. Би яг түрүүж ингээд баахан дууллаа ёо юм нэг хоолой ядар чинь. Oh my. Дандаа энэ дуулдаг хүмүүсийн ч тойд байгаа турфуур ингээд ятрагаан дур шүү дээ. Би өглөө жоохон унтаад дахиж дуунуудаа сэргээж ингэж гоо дуулчаа. Тэгээ явах болохгүй яагаад гэвэлээ шүү дээ. Крисмас дуу маргаашнаас эхэлж байгаа заяа. Би түрүү жилийн крисмасаар бас хэдхэн хоног дууга бэлдээл тэгээл орсон заяа. Энэ жил угаасаа дунжанга крисмас дуу хийн дуултын крисмас дуу бүр матсан гэсэндээ сая би бүр ингээд битүү крисмас дуу сонсоор бүр ингээд галзуурхаа шахаад одоо би юмаа янзлая гэж бодоод ингээд босч байна. Одоо би ярьсаа жоохон ингээд янзлаад нүүнийхэн булгаа ялгаад жоохон нэг эмхтэй хүн шиг ингээд байда. Миний микрофон залгуурны савнууд бол энэ үнд төрөгдөж заяа. Ингээд миний микрофоны залгуур wireless юм залгуур гэдэг юм хоёр шиг гэдэг. Нэг цэнгэлцэн сая тэгээд миний микрофон байна. Шүүрийн микрофон. Энэ надад маш удаан олон жил болчихноо. Тэгэл power bank гэж янз бүр юмуд ингээд цэнгээ очоод дугаас тогтоол доо арын өвөмөр гэж байгаа. Гэтэ юуны маа би net ингээд би тусдаа юм нэг wireless ингээд цацагч авч явдаг. Миний утсан чинь ингээд имэйл маа блок хийсэн учраас. Тэгээд
тийм цэнэгтэй байх хэрэгтэй. Амартаж. Тийм ээ. Одоо нүрээ янзлаад нүрэндээс маск тавингаа болохгүй шүү. Би нэр маш хамчлаг юм. Би TikTok дээр бичлэг хийх болох юм шүү. Энэ микрофоны суурийг аваад нийшрэх чиглэлаагүй. Гэтэ маргааш надад эрэхтэй. Энэ болохоор пипитер гэдэг чинь нөгөө нэг юуны суур тана нотны тавиур. Гэтэ би энэ дээр таба тавина. Энэ маань ямар ч жишийг ингээ оруулах. Ийш бааш ашгүй дээ. Амар олон юм барьж чадахгүй амар. Нууны буудаг юмнуудаа энэ дотор хийж агаад өглөө босоод энийг ямар ч ингэ тавьчих шиг. Маргааш болтий. Маш хөрхөн болох та. Дахиад бичлэг. Хай гэж байгаа сэнэн байх гэж та. Надад энэ хам талах болохоор. Ихний балаач. Ингэж харагдав. Sorry. Hey guys. Хоол хийж идэх гэсэн чи газ дууссан байна. Тэгээ би газ түрүүн баг цагийн өмнө хэлсэн чинь манай энэ нөгөөд одоо ингээ юм тусалдаг хүмүүс маань очрог байна. Тэгээд хөрөгчин нөгөө бичлэгэнд оруулсан энэ шоколад нэртэй үзэлтэндээ суу. Тэгээд банана хоёрлын өөр жимс байна л та. Тэгэхээр би өглөө банана идэж дуусахгүй бол өдөр оройн идэх гэхээр би энэ тийм ч сайн биш. Одоо 2 цагийн дараа бодлого юм. Одоо 12 цаг болж байна. Өнгөрч байна. За 10:30 гэж болсон. Тавландаа явахаас өмнө эхлээд хоолоо халууч. Та бүхэн яаж хоолоо халааг харуулъя. You need to stay energetic. Би одоо галтгоонд ороод ирсэн юм. Тэгсэн гадаа айн борооч дээрээс нь тог тасарчлаа. Энд байдаг нэг зовлон нь тог тасрах цаа. Ингээд хязгаалт хийх юм уу? Эсвэл ингээд борооны үед ингээд яд юм уу? Хамгаалж юм уу? Гал мал гарахаас хамгаалт юм уу? Яд юм уу? Би нэг өглөөнөөс нэг кофе уух гэж чинь газ нь дууссан. Өнөөдөр ямар өдөр вэ?